Нэгдсэн үндэсний байгууллагын хүрээлэн буй орчин хөгжлийн тухай олон улсын хурлын үеэр усны өдөртөө болох санал гаргаж 1992 оноос тодорхой асуудлыг хөндөж жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил усны үнэлэмж уриатаагаар тэмдэглэж байна. Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 7-гийн 15 дугаар зүйлд усны тухай хууль зөрчих зөрчил, 7-гийн 16 дугаар зүйлд ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль зөрчих зөрчлийн талаар заасан байдаг. 2020 онд усны тухай хууль зөрчих зөрчил 190, ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль зөрчих зөрчил 4 бүртгэгдэж, эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Энэ төрлийн зөрчлийн хэргийн 62.6% нь нийслэлд, 37.3% нь хөдөө орон нутагт үлдэгджээ. Нийслэлийн хэмжээнд үлдэгдсэн зөрчлийн хэргийн 81.5% нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үлдэгдсэн байна. Энэ нь улсын хэмжээнд үлдэгдсэн дээрх төрлийн зөрчлийн 51%-ийг дангаар эзэлж байгаа юм а. За улсын хэмжээнд гарч байгаа зөрчлийн тухай хууль заасан усны тухай хууль тогтоом зөрчлийн дийлэнх нь бол Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үлдэгдэн гарч байна. За энэ үлдэгдэн гарч байгаа зөрчлүүдийг аль хороонд гарч байгаа талаар судалгаа хийж үзэхэд за Баянзүрх дүүргийн 9, 10, 11, 23 дуурайн нутаг дэвсгэрт үлдэгдэн гарч байна. За эдгээр хороод нь болохоор Улаастай гол болон Туул голын айс авдагуу суурьсан хороод учраас эдгээр хороод бол энэ төрлийн зөрчил дийлэнх нь үлдэгдэн гарч байгаа судалгаа гарсан. За ямар төрлийн зөрчил ихэвчлэн үйлдэгдэж байна вэ гэвэл нийт зөрчлийн 98 орчим хувь нь болохоор за хувь хүмүүс, за машин техник болон за бусад бохир үзүүлэг голын сав газар, голд угаасан ийм зөрчлүүдийг бол дийлэнх нь бол үйлдэгдсэн байна. За мөн бол хуулийн этгээдүүд бол барилгын хог хаягдлыг бол голын сав газар, за усны сан бүхий газар дасан ийм зөрчлүүд бол үйлдэгдэн гарч байгаа тохиолдлууд дийлэнх нь үйлдэгдсэн байна. За бас нэг төрлийн зөрчил бол одоо ус ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээдүүдийн зүгээс бол усны төлбөр, за усны ашиглах зөвшөөрлийн хугацаа энэ зүйлсүүдийг анхаарахгүй ажилласны улмаас бол энэ төрлийн зөрчил бас холбогдох тохиолдлууд бол нийлээдгүй гарч байна. За энэ зөрчлүүд бол ихэвчлэн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад бол ихэвчлэн тохиолдож байгаа юм зөрчил байгаа. За иргэд хуулийн этгээдүүд усаа хайрлан хамгаалж, за хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг уриалж байна. Усны тухай хууль зөрчих, ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль зөрчих зөрчил үлдэгдсэн тохиолдолд хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 100 мянган төгрөгөөс 2 сая төгрөг, хуулийн этгээдийг 1 сая 500 мянгаас 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар зөрчлийн тухай хуульд хуульчилсан байдаг. Баянзүрх дүүргийн Улаастан гүрний дор усан сан бүхий газар зөвшөөрлгүйгээр их хэмжээний өвс хадгалсан байсан зөрчлийг илрүүлж, Баянзүрх дүүргийн прокурорын газраас зөрчлийн тухай хуулийн 7-гийн 15-ийн 8-д зааснаар торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлээд байна. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль зөрчих зөрчил өнгөрсөн онд Баян үлгий, Баян хонгор, Өвөрхангай, Өмнө Говь аймгийн Ханбог цумдад тус бүр нэг гарч эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрлсэн байна. Усны тухай хууль зөрчих зөрчлийг ангилбал усан сан бүхий газарт хог хаягдл хайсан, эсвэл машин техник бохир зүйл угаасан зөрчил 72%, хуульд заасны дагуу цооног өрөмдөх, зөвшөөрлгүйгээр газрын дорх усыг ашигласан зөрчил 14.2%, цооног өрөмдөх, зөвшөөрлгүйгээр газрын дорх усыг ашигласан зөрчил 6.8%-ийг эзэлж байна. Мөн зохих гэрээ зөвшөөрлгүйгээр үйл ажиллагаа явуулсан 6, тайлан мэдээг гаргаж өгөх журам зөрчих, хүлээсэн үүргээ биелүүлэх буй 8 зөрчлийн хэрэг гарсан байна. Зөвшөөрлгүйгээр эсвэл зөвшөөрлгүй цэгт хаягдл усыг нийлүүлсэн зөрчлүүд түгээмэл гарч байна. Тиймээс иргэд аж ахуйн нэгж байгууллага усан сан бүхий газар буюу гол мөрний орчим хог хаягдл хаяхаас зайлсхийх, тээврийн хэрэгсэл, бохир зүйлийг зориултын газар дугаач хэвших, гүний худгийг ахуйн зориулалтаар бий болгохоор бол эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах, ус ашигласны төлбөрийг хугацаанд нь төлж ажиллах шаардлагатай байна.